Дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн уур амьсгалын өөрчлөлтийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг улсын хурал 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байгаль орчин хүнс үдэ аж ахуйн байнгын ороонд шилжүүлсэн. Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр хуралдаан даргалагчаас хуулийн төслийн зарим хэсэг заалтыг гүйцэн боловсруулах чиглэл өгсөний дагуу Монгол Улсын хурлын даргын 2026 оны 263 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг чиглэл өгсөн 5 асуудлаар 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж асуудал бүрийг нэг бүрчлэн хэлэлцсэн Монгол Улсын хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйл заасан журмын дагуу бэлтгэн томьёолж дараах саналыг байнгын ороонд танилцуулж байна. Нэгт хуулийн нэр томьёоны тодорхойлолтын үг хэллэг найруулгыг энгийн ойлгомжтой байдлаар жигдлэн томьёолж Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийг ишилсэн хэсэг заалтыг хасаж зарим нэр томьёоны тодорхойлолтыг хуульд хэрэглэгдэх давтамж агуулгаар нь эрэмблээ хуулийн төслөөс хасах. Хоёрт уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар салбар хоорондын уялдааг хангах зорилгоор уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний ороог байгуулах, тус хорооны санал зөвлөмжийг үндэслэн үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг батлах. Гуравт үндэсний зохицуулагч байгууллага сааруултын үр дүнг тооцон шилжүүлэх, байгалийн болон бусад хүчин зүйлээс шалтгаалan алдагдах эрсдлийг бууруулах зорилгоор төсөл хөтөлбөрөөс үүссэн баталгаажсан сааруултын үр дүнгийн тодорхой хувийг эрсдлийн санд нөөцлөн энэ хууль заасан журмын дагуу буцаан олгох удирдлага хяналтыг хэрэгжүүлэх. Дөрөвт иргэн хуулийн этгээдийн дасан зохицох даван туулах чадварыг бэхжүүлэх арга хэмжээг жил бүр төлөвлөн санхүүжүүлэх зохицуултыг хуулийн төслөөс хасах саналыг гаргаж байна. Мөн ажлын хэсгээс Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45-ын 2 дахь хэсэг заасны дагуу улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төсөл боловсруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн онцлог тэмцэнтэй холбогдуулан тогтоолын төслийг боловсрууллаа. Уг тогтоолын төсөлд уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуульд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж улсын хурлд өргөн мэдүүлэх, эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, зам тээвэр, барилга, хог хаягдал зэрэг салбарын хөгжлийн бодлого төлөвлөлтийг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох зорилттой уялдуулан хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформыг уур амьсгалын өөрчлөлтийн мэдээллийн сан, карбоны бүртгэл, хүлэмжийн үндэсний тоонлогын мэдээллийн системтэй холбон иргэн хуулийн этгээд төрийн захиргааны байгууллага төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагын мэдээлэл солилцох, бүртгэл хөтлөх, тайлагнах, хяналт тавих боломжийг бүрдүүлэх, боловсролын сургалтын байгууллага уур амьсгал өөрчлөлтийн талаар олон нийтэд чиглэсэн сургалт, сурчлагаа хийх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, иргэн хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн чадварыг бэхжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн талаар авч хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүн, хэрэгжлийн тайлан улсын хуралд танилцуулах зэрэг асуудлыг тусгалаа. Ажлын хэсэг уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл зарчмын зөрүүтэй саналын томьёол болон улсын хурлын тогтоолын төслийг бэлтгэн та бүхэн тараасан болно. Байнгын орооны эрхэм гишүүдээ уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, авто замын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, гамшааз хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл, зарчмын зөрүүтэй санал, улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.